Сүүлийн 35 жилд Монгол оронд одоо шорон шуурны тоо 2-5 дахин бол нэмэгдсэн байна. Тэгэхээр Монгол оронд ялангуяа говь цэлийн бүс их нуруудын хотгороор шорон шуурга нэмэгдэх хандлагатай байна. За ялангуяа энэ шорон шуурга бол хаврын үйлрэлд бол ихэнхдээ тохиолддог. Гэтэл заримдаа одоо ялангуяа энэ хөрсний газрын доройдлоос хамаарат одоо энэ зөвхөн хавар тохиолддог. За намар тохиолддог байсан бол одоо өвөл тохиолдох жишээ нь. Ийм одоо тохиолдох цаг хугацаанд нь өөрчлөлт орсон байх жишээ нь. За дараа нь болохоор агаар мандлын хүчин зүйлээс гадна газрын нөхцөл байдал өөрөө цастай байна уу, ургамалтай байна уу гэдгээс хамаарат. Тэгээд энэ цөлжтийн атласын хүрээнд бид нар бас салхиар илэгдэх, усаар илэгдэх энэ нөхцөл байдлыг бас үнэлгээ хийсэн. Тэгэхээр Монгол орны хэмжээнд ялангуяа энэ усаар илэгдэх, салхиар илэгдэх энэ нөхцөл байдал хамгийн чухал. Ийм хоёр хүчин зүйлийн нөлөөгөөс хамаарч шорон шуургатай өдрийн тоо бол одоо ихсэх хандлагатай байна гэж одоо ингэж хэлж байна. Бүс нутгаас хамаарат өөр байна. Монгол орны хэмжээгээр өсөх хандлагатай. Гэтэл зүүн хойд Азийн хэмжээгээр ингээд Солонгос, Япон, Хятадыг оруулаад ингээд аваацгэд 2000-ад оны хуур ашиглалтаас харьцуулах юм бол буур хандлагатай байгаа. Тийм. Ийм нэг бүс-бүсийн ялгаанууд байна. Гэхдээ нэг онцлог нь ялангуяа Монголоос энэ шорон шуургын их усүрийн энэ тоо бол ихссэн. Өөрөөр хэлбэл яг манай орны одоо ган хуур ашигтай маш холбоотой. Тэгэхээр энэ их усүрийн одоо байрлал тоо нь бол өссөн байгаа. Тэгэхээр энэ Монголын одоо энэ зүүн хойд Азийн одоо шорон шуурганд оруулж байгаа хувь нэмэр гэдэг юм уу энэ нь бол ихссэн байгаа хгүй юу. Бусад одоо жишээлбэл Хятад ч юм уу Япон, Солонгосод одоо ялангуяа Хятад бол ойжуулах газрын одоо доктортой менежментийг авч ингэж хэрэгжүүлээд энэ нөхцөл байдал харьцангуй гайгүй. Гэхдээ эдгээр манай нэг салхины доор байдаг жишээлбэл Монгол орноос тоошороо босоод салхины дагуу одоо Хятадын хойд тэгээд Япон, Солонгос руу агаар мандлын өндрийн урсгал гэж ярьдаг. Нэгэнтээ боссон тоошороо агаар мандлын өндрийн урсгалаар зөөгдөөд энэ улсуудад очих ингэж одоо нийгмийн эдийн засгийн хохирлыг өчрүүлдэг байна. Одоо нэгдүгээрт болохоор их усүрийн одоо маш нарийн судалгаа бол хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яг хаана Монгол орны хаана одоо их усүрүүд байна гэ энэ шорон шуурганы өөрөөр хэлбэл газрын дараатлын одоо эрчимтэй энэ их усүрүүд хаа байна. Тэн дээр бид нар одоо үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй тэрийг одоо газрын менежментээр одоо ойжуулагч байт юм уу, ургамлын нөмөргийн сайжруулагч байт юм уу ийм арга хэмжээ авах ёстой. Энэ дээр гадных нь их сонирхож байна. Дээрээс нь бид нар энийг хэрвээ бид нар их усүрийг өндөр наривчлалтаа ингээд тоон загварчлалын орлого үйгээд өгөх юм бол 10 хоногийн дараа 5 хоногийн дараа энэ эсэн болон шорон шуурга одоо хаана очих юм бэ? Япон, Солонгос, Монгол аль хаана одоо депозишн суулт болж унах юм бэ? Их мэтлэн энэ одоо эртнээс сэрэмжлүүлэх арга хэмжээг бол авах ийм болцсон. Энэ дээр ярьсан байгаа. За энэ эртнээс сэрэмжлүүлэх арга хэмжээ авна гэдэг чинь өөрөө хүний эрүүл мэнд одоо нарийн шигтэй тоос гэхэд хүний уушгил ороод ямар их одоо хортой бай энэ одоо хүний эрүүл мэнд эрсдлийн одоо прогнозд орох ийм санааг бол хийсэн. Дээрээс нь уур амьсгалын өөрчлөлтөөр ирээдүйд энэ шорон шуургач ер нь яах юм бэ? Одоо эрчимчих юм уу? Буурах юм уу гэдэг асуудал одоо шинжлэх ухаанд тодорхойгүй байгаа. Энийг одоо хамтарч одоо энэ асуултанд хариулахын тулд энэ зүүн хойд Азийн энэ дөрвөн орнд хамтраад маш нарийн судалгааны ажлыг хийх ёстой гэсэн ийм дүгнэлтийг хийсэн байна.